Тэвэч тийм л да. Төргөвчлээд одоо зүгээр л шинэ ногооны салаад. Тий. Ер нь бид нар бас энэ бол ер нь төргөвчлэх юм. Давчлна. Нэвтрүүлгийн маань бас оюун төвчээр ажиллаж байгаа одоо 25 жилийн төвхтэй газар шим үйлдвэр байна. Одоо бас 25 жилийнхаа түүхэн энэ зориулаад одоо бас савлгаа, шошго одоо өнгө төрхөндөө маш их анхаарч өөрчлөлт оруулсан. Тэгэхээр одоо тав хүүхдийн ширээн дээр одоо цагаан сарын маань сайхан идэ шүүс сайхан халуун бууз гарсан байгаа. Газар шимийн маань энэ сайхан бүтээгдэхүүнүүдээр хачирлаа сайхан яриан дундаа сайхан шиндээд буузаа идээд ингээд сууцхан шумнахаа. Яриан дундаараас хийж болохгүй нэ жоох эвгүй юм. Асар олон камер. Бид ярьж яхад идэж яах юм уу гэдэг шиг. Үндэсний үйлдвэрлэгч нь газар шимийн бүтээгдэхүүнүүдийг манайхад их хэрэглэх дуртай. Ягаад тэгэхээр нэгд бол одоо Монголын хөрсөнд ургаж байгаа. Хоёрт одоо монголчууд өөрснөө хийж байгаа. Энэ гайхалтай органик цэвэр энэ одоо Монгол хөрсөнд орж байгаа энэ бүтээгдэхүүнүүдийг бол цагаан сараараа өргөн дэлгэр хэрэглэх хэрэгтэй гэж би бол урайлж байгаа юм байна. Одоо хүмүүс харахад рекламдаж яах гэж ойлгож байгаа. Энэ бол цэвэр Монгол бүтээгдэхүүн учраас монголчууд өөрснөө хэрэглэх ёстой гэж хэлмээр байна. Гадны бүтээгдэхүүн хэрэглэжсэнээс өөрсдийнхөө үйлдвэрлэсэн юмыг өөрсдөө хэрэглэх. Удаж байна шүү дээ. Газар шим бол бас олон жил болж байна. Тэргүүх одоо 25 жилийн төвхтэй. Тэгээ энэ жил одоо 25 жилийнх нь сайхан тохиож байгаа юм үндэсний сайхан үйлдвэр байна. Оо яг энэ манайхан газар шимээс янз явуулж байна. Янз явуулж байна уу? Энэ харин жоохон задлж чаддгүй. Яагаад хоёулаа гарны асуудал Бэр дутаад байна уу? Байхгүй. Миний асуудлыг нэг шийдмээр. Дандаа бяртай хүмүүс. Газар шим дандаа бяртай хүмүүстэй зориулсан юм уу? Яац. Энэ нэг жоохон хий оруулахад л өгнө. Уг нь идчихмээр яах вэ? Уг нь зургийн багийнхаа сонгоолоод зарцуулж байгаа. Нэвтрүүлгийн хамтрагч газрын шимээр амьдралд амт нэмнэ. Газар шим